За өнөөдрийн бичлэг дээр хязгааргүй гэсэн энэ ном дээр гарч байгаа юугч маш хурдан сурах Фестер гэсэн 6 аргын талаар танилцуулах болно. Номын зохиолчийн талаар эхлээ хальт танилцуулах юм бол Jim Kwik гэж тархины коучийн бичсэн ном байгаа. Jim Kwik нь дэлхийд бол одоо Bill Gates, Elon Musk, Barack Obama-гийн тархины коуч гэдгээр алдартай. Өөрөө бол ой тогтоолтыг сайжруулах, за мөн тархины эрүүл мэнд мөн ямиг хурдан зөв сурах арга барилын талаар заадаг энэ салбартаа бол мэргэжсэн байгаа. За шууд гол сэдвлөгөө оръё. Энэ Фестер гэдэг нь болохоор яг юугч ингэж маш хурдан сурах 6 одоо алхмынхаа эхний өсгүүдийг аваад ингэ нэрлэлсэн юм байлээ. За нэгдүгээр нь болохоор мартах. Юугч маш хурдан сурахын тулд эхний алхам нь мартах хэрэгтэй юм гинэ. За юуг мартах ёстой вэ гэсэн чинь хоёр зүйлийг мартах хэрэгтэй юм байна. Нэгдүгээр нь болохоор би өөрийнхөө урд нь мэддэг гэсэн бодлоодоо бүгднийг мартах хэрэгтэй. За энэ номыг уншиж эхлэе гэж бодъё л да тий. Юм сурахчлаа. Тэгэх юм бол энэ ном дээр гарч байгаа ингээл нэг миний мэддэг зүйл гараад ирэхэд миний мэддэг зүйлийн талаар ярьж штэ гэж хүн бодчихвол юм бол тарих маань блоклогдчихдаг юм. Цаашаа бол сурдгүй юм. Тэгэхээр хамгийн түрүүнд та юмыг маш сайн гүнзгий төвшөнд хурдан сурахыг хүсэх юм бол урд нь өөрийнхөө би энэ зүйлийг мэддэг штэ гэсэн бодлоо орхих хэрэгтэй гинэ. Цоо шинээр цагаан цаас шиг би юу ч мэдэхгүй энэ номон дээр ч юм уу энэ зүйл дээр ч юм уу надад маш хэрэгтэй зүйлсүүд гарч ирж ингэж өөрийнхөө мэддэг зүйлсүүдийг мартах хэрэгтэй гинэ. За хоёр дахь нь бол хүн угаасаа нөгөө нэг юмд итгэчих юм бол тэр итгэдэг зүйлийнхаа ингээд хайцганд орчдөг шүү дээ тий. Тэгэхээр хоёр дахь нь болохоор өөрийгөө би бол одоо удаан сурдаг ч юм уу сайн сурч чаддгүй ер нь бол би ухаантай биш гэсэн өөрийнхөө талаарх сөрөг бодлуудаа бүгднийг мартах хэрэгтэй. Өөрийгөө удаан сурдаг гэж бодчих юм бол тэр итгэл үнэмшил гэсэн тэр хайцган дотроо ороод ер нь бол хүн хурдан сурч чаддгүй учраас юмыг мартах хэрэгтэй юм гинэ. Мартахтаа өөрийнхөө мэддэг зүйлсүүдийг мартна. За мөн өөрийнхөө талаарх сөрөг зүйлсүүдийг мартах хэрэгтэй. Энэ бол юугч маш хурдан сурах нэгдүгээр алхам юм байна. За ингээд сонсохоор нэг айгүй энгийн арга юм шиг сонсогдож байгааз. Тэгэхээр одоо энэ ч гэсэн ийм энгийн арга байсан юм уу? Амар Elon Musk-ийн тархины коучийн бичсэн ном дээр ийм энгийн зүйл ярьж байгаа мүү гэж бодчихвол юм бол одоо ингээд цаашдаа ярих зүйлсүүдийг бидний тарих хүлээж авахгүй блок болчтой юм байна. За хоёр дахь нь болохоор идэвхтэйгээр сурах хэрэгтэй юм гинэ. Идэвхтэйгээр. За идэвхтэйгээр сурахтаа бол ерөн нь бол ямиг сурж байхдаа ямиг сурна гэдэг чинь ер нь бол одоо тийм биеийн хөдөлгөөний зүйл биш л бол бид нэр угаасаа ширээн дээр суугаад бал дэвтэр байраас сурдсан шүү дээ тий. Тэгвэл бал дэвтэр байраас ширээний ард сууж байхдаа яаж идэвхтэйгээр үйлдэл хийж сурах ёстой вэ гэсэн чинь тэмдэглэл хийж одоо сурах хэрэгтэй. Сурж байхдаа аливаа зүйлийг нэг тэмдэглэх хэрэгтэй. За мөн ном уншиж байсан ч гэсэн одоо ингээд тодруулагчаар ч юм уу доогуур нь зурж өнгөнгийн одоо тодруулагчаар тодруулах хэрэгтэй. За ингэж үйлдэл хийснээр бол тарих маань тэр зүйлийг айгүй чухал юм байна гэж хүлээж авдаг гэж байна. Зүгээр ингээд нүдэрээ гүйлгэж унснаас илүү уншиж байгаа зүйлийнхаа доогуур нь зурж ингэж гараа хүлээх юм бол тарих маань тэр зүйлийг айгүй чухал юм байна гэж хүлээж авдаг юм байна. Тэгэхээр ширээний ард суугаад юм сурж байгаа ч гэсэн аль болохоор тэр ширээний ард идэвхтэй байх хэрэгтэй юм байна. За жишээ нь ингээд энэ дээр бол тэмдэглэл хөтөл гэсэн байна. За мөн юм сурж байхдаа толгой тохиж болно тий. Толгой тохиод ийм зүйл юм уу гэж толгой тохих ч юм уу. Аль эсвэл бол уулаг алдах ч юм тий. Ийм зүйл байт юм уу ч гэдэг юм уу. Ингэж уулаг алдаж толгой тохих энэ үйлдэлүүдийг хийснээр тарих маань чухал гэж бодож байгаа учраас хүлээж авдаг юм байна. За 3 дахь арга нь болохоор өөрийнхөө оршихуйг шалгах хэрэгтэй гинэ. За энэ оршихуй гэдэгт нь болохоор бидний биеийн байдал, сэтгэл зүй, бодол орно. За бодоод үзье л да. Биеийн байдал бол ойлгомжтой шүү дээ тий. Бид нэр одоо бие маань өвдчихсэн нэг хуруу маань ч гэсэн хамаагүй өвчтэй ах юм бол бид нэр маш тухгүй байдаг учраас ойлгохтой зүйл сурч чадахгүй тий. За үүнтэй адилхан бидний бодол болон сэтгэл зүй ч гэсэн сурах үйл явц болон сурах үр дүнд шууд нөлөөлтэй гинэ. За одоо би бодож явахдаа муухай зүйлийн талаар бодоод ч юм уу эсвэл өөр зүйлийн талаар бодоод ах юм бол ойлгохтой сурч чадахгүй. За үүнтэй адилхан бидний мэдрэмж бас шууд нөлөөлдөг. Муухай зүйл ч юм уу сөрөг зүйл бодох юм бол тархины үйл ажиллагаа маань бол 20% буурд юм байна. Харин одоо ямар нэгэн зүйлийг сурч байхдаа өөрөө гоё эерэг зүйл бодоод илүү гоё эерэг байх юм бол сурах үйл явц нь 20% дээшлэлтэй гинэ. Тэгээд энэ ном дээр ингэж хэлсэн байлээ. Бид нар одоо сургуульд бол би сургууль явах уу явахгүй юу гэдгийг шийдэхгүйгээр сургууль явах насны өмнөөс бол шууд сургууль ингээ хүчээр явдаг байсан. Тийм учраас бид нар одоо ингээ зориудаар тий одоо юм сурахын тулд би ад жаргалтай байх хэрэгтэй гэж зориудаар хичээдгүй байсан болохоор ойлгохтой сурдаг байсан гэж хэлсэн байлээ. Харин бид нар одоо насанд хүрчихсэн хүмүүс ямар нэгэн зүйлийг сурахтаа энэ зүйл надад сурах нь ашигтай гэж өөртөө сонголт хийгээ сурч байгаа учраас одоо цагаа зориулаад мөнгөө зориулаад ямар нэгэн зүйлийг сурахтаа зориудаар аз жаргалтай байж хөгжилтөө байж өөрийнхөө ингэ сонирхлыг зориудаар төрүүлэх хэрэгтэй юм гинэ. За яаж вэ гэдгсэн чинь жишээ нь одоо нэг ном уншлаа гэж бодоход л те
өөрийнхөө одоо сэтгэл зүгээ сайхан байлгахын тулд энэ ном дээр гарч байгаа зүйлийг би яг өөрийн болгочих юм бол миний ирээдүйд ямар хэрэгтэй вэ гэдгийг төсөөлөн бодож бүр тэр мэдрэмжээ гоё эерэг болгох хэрэгтэй юм гинэ. Энэ мэдрэмжээ эерэг болгосноор таны сурах үйл явц үр дүн нь бол 20% дээшлэн гэсэн байна. За тэгээд энэ дээр ингэж бичсэн байлээ. Та өөрөө одоо ямар нэгэн зүйлийг сурах гад цаг гаргаад сурахынхаа өмнө одоо өөрөөсөө ингэж асуух хэрэгтэй юм гинэ. Одоо миний биеийн байдал, сэтгэл зүй, оюун санаа маань 1-10 гэсэн дүнгээр дүгнэх юм бол хэд байна вэ гэдгийг ингэж дүгнэх хэрэгтэй юм гинэ. Тэгээд хэрвээ одоо би ингэж энэ номыг уншихынхаа өмнө миний одоо сэтгэл зүй ч юм уу биеийн бодол ямар байна гэдэг 1-10 гэж дүгнэхэд хэрвээ 5 байх юм бол энийг би 7-8 болохын тулд яах ёстой вэ? Яах ёстой вэ гэхээр өөрөө гоё бүр хүчээр зориудаар ухамсартайгаар өөрийгөө эерэг болгоход тий. За энэ номыг уншчих юм бол надад үнэхээр хэрэгтэй юм энэ ном дотор байгаа шүү гэж бодож өөрийнхөө тэр сэтгэл зүй мэдрэмжээ бүр өөрөө зориудаар нэмжиж уншаараа гэх юм бол үр дүн нь доор хаяж 20% бол нэмэгдэнэ гэсэн байна. За дөрөв дэх арга нь болохоор заах. Бусад хүнд энэ мэдээллийг би заана гэсэн бодлоор сурах хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө сурсан зүйлийг бусдад заанаа би бусдад энэ зүйлийн талаар дараа нь тайлбарлаж өгөх ёстой гэж бодох юм бол хүний одоо тэр зүйлийг сурах арга барил бол шал өөр төвшөнд очдог. За бүр өөрөө ингээд энэ зүйл сурсан зүйлээ би бусдад заах ёстой шүү гэж бодох юм бол нэмэлт асуулт ч гэсэн шууд өөрөө төрдөг гинэ. Яагаад тэгэхээр энэ зүйлийг би дараа нь хүнд заана гэж бодоход тэр хүн маань надаас ингэж асуувал би юу гэж хариулна гэсэн тийм шин асуултууд гарч ирдэг. Тэгээд угаасаа ямар нэгэн зүйлийг ингэж сурсныхаа дараа хүнд заах юм бол тэр маань миний амаар буцаад гарахын тулд тархин дотор маань ингэж боловсрогддог. Тэгээд дээрэс нь амаараа дахиад заана гэдэг нь сурсан зүйлээ дахиад автаж байгаа хэрэг бөгөөд заахтаа бол хүн өөрөө би энэ зүйлийг мэддэм ээ, энэ зүйлийг мэдэхгүй юм байна гэсэн өөрийнхөө төвшинг ч гэсэн тодорхойлох боломжтой байдаг учраас заана гэдэг бол хамгийн шилдэг одоо сурах арга гэсэн байлээ. Тэгээд еврей хүмүүс ч гэсэн еврей хүмүүс гэх юм бол одоо айгуу тийм дэлхийн Нобелийн шагналыг ч гэсэн түүдэг тийм алдартай хүмүүс шүү дээ тий. Тэгээд еврей хүмүүсийн тэр зөв зөвгүүд донд тийм үг байд юм байлээ. Хэрвээ та амаараа тайлбарлаж чадахгүй л байгаа бол тэр зүйлийг мэдэхгүй байна гэсэн үг гэм байлээ. Тэгэхээр заана гэдэг нь би өөрөө яг зөв сурсан байна уу сураагүй байна уу гэдгээ одоо чек хийх арга юм байна. Тэгээд заана гэхээр одоо заавал нэг сурах хүнтэй ээжэл заах хэрэг болно шүү дээ тий. Тэгсэн чинь энэ дээр бас ингэж хэлсэн байлээ. Одоо та зүгээр ингээд нэг ном уншлаа ч гэсэн тэр номынхаа талаарх хэлэлцүүлдэг тийм номын клуб ч юм уу эсвэл хамтдаа сурдаг нэг хамтрагч партнертаа болчих юм бол зааж болно. Яагаад тэгэхээр хамт ингээд нэг партнертай болчих юм бол тэр хүнтэйгээ адилхан зүйлийн талаар суралцаад тэгээд сураад хоёр биендээ нэг сурсан зүйлээ тайлбарлаад хамтдаа хэлэлцүүлээд мэтгэлцээд явах юм уу? Аль эсвэл номын клубуд явах юм бол та өөрөө сурсан зүйлээ бусдад одоо яг нэг хүн суулгаад би өөрөө самбар дээр ярьж ижил заана гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас номын клубд ч юм уу яваад өөрийнхөө сурсан зүйлийг буцаагаад ингээ ярих юм бол энэ бол бас энэ заах гэдэг арга барилтаа орно гэж утсан байна. За 5 дахь арга нь болохоор өөрийнхөө цагийн хуваарьтай сурахыг цагийн хуваарьтай оруулах хэрэгтэй юм гинэ. Бид нэр одоо ямар нэгэн зүйлийг ч юм уу ямар нэгэн чухал ажлыг чухал хүнтэй уулзахдаа цагийнхаа төлөвлөгөөндөө оруулж өгдөө штэ тий. Тэмүүл тарих маань болохоор тэр төлөвлөгөөнд оруулж байгаа зүйлийг маш чухал гэж боддог. За дээрэс нь би яг одоо 12 цагаас 1 цагийн хооронд найзтайгаа уулзснаа гэд цагийн төлөвлөгөөнд оруулах юм бол тарих маань тэр хугацаанд бол яг найзтай төвлөрч чаддаг юм гинэ. Тэгвэл төлөвлөгөөнийх нь яг цаг нь учраас тийм учраас бид нэр ингээд сурахтаа ч гэсэн тий. За би одоо яг өдөрт одоо өглөө 7-оос 8 цагийн хооронд юм сурна гэд ингээд тарих одоо тархиндаач биш яг ингээд одоо цагийнхаа төлөвлөгөөн дээр ингээд биччих юм бол тарих маань энэ цаг бол миний юм сурдаг цаг юм байна гэд тэр цагтаа өөр юм бодохгүйгээр тэр зүйлээ сурах юм байна. Харин зүгээр л ингээд хэдэн цагт ч хамаагүй те нэг цаг зав гаруул сурья гэдэг юм бол тэр цагтаа өөр юм бодох магадлал өндөр юм байна. Тарих маань өөрөө. Тэгэхээр ингээд цагийн хуваар дээр энэ цагаас энэ цагийн хооронд би ийм зүйл хийнэ гэж бичиж цагаа төлөвлөх нь бол бидний одоо яг тэр үр дүнд бол маш чухал гэж юм. Яагаад гэхээр зөвхөн одоо энэ сурах дээр ч биш те түрүүний хэлсэнчлэн найзтайгаа уулзахтаа ч гэсэн төлөвлөгөөн дээрээ бичээд уулзах юм бол тэр цагт яг тэр зүйлдээ төвлөрч чадна гэж байгаа шиг. Тэгэхээр төлөвлөгөөгөө гаргах нь бол бид нэр тэр зүйлдээ төвлөрөхтэй бол маш сайн юм байна. Тэгэхээр та хэрвээ магадгүй ямар нэгэн зүйл дээр яг төвлөрч чаддгүй таны тарих чинь нэг зүйлдээ төвлөрөхгүйгээр хэрэг өсчээд идэг бол та цаасан дээр төлөвлөгөөгөө гаргуул зүгээр юм байна. Энэ цагаас энэ цагийн оронд би энэ зүйлийг хийнэ. Тэгэх юм бол тарих маань энэ зүйлийг одоо цаг чинь энэ зүйлийг хийдэг цаг юм биш үү? Энэ цаг чинь энэ зүйлийг хийдэг цаг юм биш үү гэх тэрэндээ төвлөрөх юм байна. Тийм учраас энэ дээр бол та юу ч маш хурдан сурахын тулд
сурах цагаа гаргаараа. Тэр цаг нь заавал өдөрт 2 цаг 3 цаг гэдэг зүйлийн талаар яриаггүй. Цаг гаргаараа гэдэг нь гол нь энэ цагаас энэ цагийн оронд би энэ зүйлийг хийшүү гэд эртнээс төлөвлөчих юм бол тарих маань тэр цаг дээр яг фокуслаад өөр зүйлийн талаар бодохгүй анхаарлаа төвлөрүүлэх юм байна. За хамгийн сүүлийн арга нь бол давтах арга байгаа. Ямар нэгэн зүйлийг нэг удаа сонсоод бид нар чинь шууд урт хугацааны ой тогтоолт руу ордоггүй. Ямар ч сайн зүйлийг мянган сайн зүйлийг те одоо энэ хамгийн сайн гэсэн энэ номыг ч гэсэн уншлаа ч гэсэн 7 хоногийн дараа энэ уншсан зүйлээ мартчих юм бол бидэрт хэрэггүй шүү дээ тий. Тийм учраас давтах хэрэгтэй. Давтаж байгаагийн учир шалтгаан нь бол урт хугацааны ой санамжлуугаа оруулах. За урт хугацааны ой тогтооллоо оруулахын тулд тодорхой цаг хугацааг өгөөд одоо хэдэн удаа давтах хэрэгтэй ингэнэ. Тодорхой цаг хугацаа гэдэг нь одоо би яг өөрийнхөө давтамжийг тий би 2 хоногийн дараа одоо нэг уншсан номоо 2 хоногийн дараа дахиж нэг удаа күүлгэж харъя да. Аль эсвэл 24 цагийн дараа ч гэдэг юм уу. Өөрөө тодорхой нэг хугацааг өгөөд тэгээд 2-оос 3 удаа нэг зүйлийг давтаад харчих юм бол тэр маань урт хугацааны ой тогтоолтлоо ордог гинэ. За яг энэ урт хугацааны ой тогтоолтлоо ордог энэ давтах талаар бол энэ ном дээр биш өөр номон дээр тэгж хэлсэн байсан. Одоо ном уншсан ч гэсэн тий зөвхөн ном гэхгүйгээр бид нар чи ер нь бол ямиг маш их л уншиж л угаасаа нүдэрээ харж уншиж л сурдсан шүү дээ тий. Тэгвэл ингээд одоо заавал ном гэхгүй судалгааны материал ч байсан гэлээ та ямар нэгэн зүйлийг ингээд унших юм бол та 1 цагийн дотор уншлаа. 1 цагийг яг уншихтаа төлөвлөж гаргалаа гэж бодох юм бол 50 минут уншаараа гэж өөр нэг ном дээр зөвлөсөн байсан. Номынх нэрийг сандгүй. 50 минут уншаад үлдсэн 10 минутанд нь болохоор би юу уншсан бэлээ гэдгээ дахиж гүйлгэж харах хэрэгтэй ингэнэ. Тэгэхгүйгээр би одоо аль болохоор их зүйл унших хэрэгтэй гэл 1 цаг ингээл дүүрэн уншиж байсан. За 1 цаг болчлаа гэл номоо хаах юм бол тархинд маань үлдсэн баг байдаг. Тэрний оронд 50 минут ном уншаад 50 минут уншихтаа хамгийн чухал гэсэн зүйлсүүдийнх нь доогуур нь зураад тэгээд үлдсэн 10 минутанд нь болохоор нөгөө чухал гэж доогуур нь зурсан зүйлсүүдийнхаа зүйлсүүдээр зөвхөн харчих юм бол нэг удаа ингээд давтчихин гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэг удаа ингээд 10 минут гүйлгэж харах явцдаа би энэ зүйлсүүдийг сурсан юм байна. Энэ зүйлсүүд нь чухал байсан юм байна гэдээ аваад үлдчихдэг. Тэгэхээр заавал 1 цаг байх ч албагүй 30 минут ном уншсан ч гэсэн 25 минут уншаад үлдсэн 5 минутанд нь би юу уншлаа гэдгээ гүйлгээд дахиад харчих юм бол зүгээр. За тэгээд дахиж гүйлгэж харахын тулд бол номон дээр зурах хэрэгтэй. Хамгийн гол гэсэн зүйлсүүдийг зураад дараа нөгөө бүтэн ингээд дахиад 25 минут уншичаад дахиад 25 минут гүйлгэж харна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас 25 минут уншихтаа хамгийн чухлуудынхаа доогоор нь зурчих юм бол 5 минутын дотор бол нөгөө доогоор нь зурсан хэсгүүдэл гүйлгээд харчихад болно. Миний хувьд ч гэсэн ингээд дандаа дээр нь зурж уншдаг байгаа. Тэгээд уншаад дуусныхаа дараа би юу уншлаа гэд заавал давтаж хардаг. Ингэж давтаж харахынхаа оронд дахиад нэг хуудас жолтгоо уншичаа гэж бодох юм бол буруу. Ингэж давтаж харж байгаа цаг үрж байгаа хэрэг огт биш харамж цаг хэмнэж байгаа хэрэг. Ягаад гэвэл 2 цаг 3 цаг уншсан гэсэн уншсан зүйлийг бүгдийг мартчих юм бол хинц ширэггүй шүү дээ тий. Тийм учраас давтаж харж байгаа гэдэг нь харин ч таны уншсан цагийг ч үнцэнтэй болгож хэмнэж өгч байгаа хэрэг учраас заавал ингэж давтаж харах хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн их тэр номыг уншичаад яг би одоо ингэ цагаа харж за 1 цаг унших надад зав байна. Эсвэл 2 цаг унших зав байна гэх юм бол заавал нэг 2 цаг унших юм бол 20 минутыг нь авч үлдээд 20 минутанд нь дахиад уншсан зүйлийг хардаг байгаа. Ягаад 1 цагт бол 10 минутыг гаргаад 2 цагт 20 минутыг гаргаж байгаа нь бол ойлгомжтой шүү дээ тий. 2 цагт илүү их юмыг уншиж байгаа учраас дараа нь илүү их зүйлийг ингэж давтаж харах зүйл маань илүү их болж ин гэсэн. 25 минутад бол 5 минут бол хангалттай байдаг байгаа. Тэгээд тэмдэглэж унших нь бол маш үр дүнтэй байдаг давтаж харах. За дээрэс нь сая 2 дахь арга дээр ч гэсэн уншихтаа идэвхтэй харах хэрэгтэй гэсэн шүү дээ тий. Зүгээр ингэ нүдээр хараад унших юм бол нойр хүрээд идэг бол бал бариад чухал зүйл нь хаана энэ зохиолч яг юу гэж хэлэх гээд байна. Яг тэр зохиолчийн гол санааг нь л олоод би доогоор нь зурандаа гэсэн ингэж идэвхтэйгээр унших юм бол нойр ч гэсэн хүрдэггүй давуу талтай байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ юу ч маш хурдан сурах Faster гэсэн аргыг танилцууллаа. Маш энгийн юм шиг сонсогдож байж магадгүй ч гэсэн энэ аргыг одоо Jim Quick-д Elon Musk хүртэл мөнгө төлөөд сурдаг арга гэсэн үг шүү дээ тий. Яг мөнгө төлж байгаагийн шалтгаан нь одоо бид нар бол зүгээр 20-30 мянгаыг өгөөл энэ номыг худалдаж аваад энэ аргыг бол шууд сурч штэ тий. Гэхдээ энэ аргыг би яг зөв хэрэгжүүлж байгаа мó энэ арга нь надад яг таарад байгаа мó таарахгүй байгаа мó гэдгийг нь чеклүүлэхийн тулд мөнгө өгч ин гэсэн үг шүү дээ тий. Бид нар тэгээд чеклүүлж чадахгүй л байгаа болохоос онлайн мэдлэг нь бол Elon Musk-тай адилхан мэдлэгийг авч яах гэсэн үг шүү дээ тий. Ашиглаж чадах юм бол тий миний хувьд бол үнэхээр нэрээ яг иймэрхүү ном дээр энэ бол Elon Musk-ийн тархиныг хөгч юм аа гэж бичсэн байх юм бол би яг энэ ном дээр гарч байгаа зүйлийг үнэхээр би ашиглаж чадах юм бол Elon Musk бит хоёрын авч байгаа мэдлэг адилхан юм байна штэ гэж боддог байгаа. Тэгээд ийм бодол ч гэсэн нөгөө энэ зүйлийг уншиж байхдаа илүү үнцийг өгч ин гэсэн үг штэ тий уншиж байхдаа энгийн зүйл гарч ирсэн гэрлээ амархан зүйл гарч ирсэн ч гэсэн хүү энэ чи Elon Musk-ийн сурдаг зүйл штэ Elon Musk хүртэл голохгүй энэ зүйлийг сурж байгаа чинь би голоод байгаа юм уу гэж бодох нь өөрөө нөгөө төрөний хэлсэнчлэн тархины маань хүлээн авах үйл явцад арай өөрөөр нөлөөлөх учраас таа ч гэсэн бас энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэгжүүлж үзэхдээ хүү Elon Musk хүртэл энэ аргыг сураад хэрэгжүүлдэг штэ гэсэн бодлоор сурах юм бол тарих маань илүү идэвхтэй авах болоо гэж бодож байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя баяр та.